Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилог хүргэе. Бэм гаргийн орой Вашингтоны Хилтон зочид буундуу гарсан. За тэдгээр одоо асуудалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо болон за бусад хууль хяналтын байгууллагууд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж байгаа. За мөрдөн байцаалтын үр дүнд буутай этгээдийн гол байн хэн байсан бэ гэдгийг нь тодорхойлсон байна. За ингээд энэхүү одоо урьдчилсан дүгнэлтээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний цэцэг зархааны өндөр албан тушаалтнуудыг онилсан байж болцшгүй гэдгийг нь тогтоосон байна. За энэ талаар Америкийн ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш хэлсэн байна. За Америкийн хэвлэл мэдээллүүдийн хэрэгслийн мэдээлж байгаагаар 31 настай Коул Томас Аллен гэгч шижигтнийг Бэм гарагт Вашингтон хотын зочид буудалд болсон арга хэмжээний үеэр аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоог гал нээсэн гэж цагдаа нар мэдгдсэний дараа баривчилж авсан байна. За Тодд Бланш NBC телевизэд өгсөн ярилцлаганда буутай этгээдийн сэтлийг одоо ч гэсэн шалгаж байгаа боловч урьдчилсан дүгнэлтүүд түүнийг цэцэг захиргааны албан тушаалтнуудыг онилж байсан гэж үзэж байгаа гэдгийг хэлсэн байна. За мөн аюулгүй байдлын үүднээс энэхүү асуудалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг тайзнаас яаран буулгасан. За ингээд дараа нь бол Дональд Трамп хэвлэлийн сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн баг хурал хийсэн. За тэрээр хэлэхдээ ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн аюултай одоо мэрэгжил гэж тодорхойлсон байна. За тэрээр хэлэхдээ түүнээс аюултай мэрэгжлийг би төсөлж чадахгүй гэж хэлсэн байна. За нэм гарагт цагаан ордонд бас гаргасан мэдээлэлтэй Дональд Трамп засгийн газрын гишүүдийн хамт буудах гэж оролцсон энэхүү хаалтлагын үеэр амьд үлдснийхаа дараа айцсгүй зогсож чадсан гэдгээ хэлсэн байна. Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Вижия Жан уг халдлагыг бол аимшигтай гэж хэлсэн. За тэрээр бол оройн зоогийн үеэр Дональд Трампын хажууд сууж байсан олон мянган одоо зочдтой бол хамт байсан. За тэрээр мөн зочдыг хамгаалсан үйлдлийн төлөө нууц албанд талархлаа илэрхийлж байгаагаа хэлсэн. За ингээд энэ одоо буундуу гарсантай холбоотойгоор цагаан ордны одоо сурвалжлагчдын оройн зоогны одоо танхимд болсон үйл явдлын талаарх бичлэг олон нийтэд түгсэн. За үүнээс үзэхэд ерөнхийлөгч тэргүүн хатагтай Мелания Трамп дэд ерөнхийлөгч JD Vance-ыг хамгаалтын албаныхан өрөөнд яарвчлан гаргаж байгаа нь харагдсан. За тэгээд Трамп ерөнхийлөгчийг тухайн газраас нүүлгэн шилжүүлэхээс хэдхэн минутын өмнө нууц албаны ажилтнуудын зүгээс дэд ерөнхийлөгч JD Vance-ыг арга хэмжээнээс гаргаж байгаа бичлэг нь олон нийтийн хэрэгслээр тархсан. За зарим бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд цагийн одоо хоорондоо зөрүүтэй асуудал байгаа гэсэн ийм бас эргэлзээ байгаа гэдгийг хэлсэн байна. За хууль сахиулах байгууллагууд халдлага үйлдсэн сэжигтэй этгээдтэй бол гал нээсэн байна. За түүнийг саатуулсан гэж албаныхан мэдгдсэн. За шижигтэн энэхүү одоо буугаар буутсан байж магадгүй гэсэн таамаглалууд бас ярьж байна. За тухайн шижигтнийг бол эмнэлгийн үзлэгт хамруулж эмчилж байгаа юм байна. За цагдаагийнхан түүнийг 2 буу болон хутаг авч явсан гэж мэдэгдэж байгаа. Мөрдөн байцаагчид шидэгчний бас бичиж байсан одоо тэмдэглэл захидлуудыг нь шалгаж байгаа юм байна. За мөн одоо шижигтэн айлны гэр бүлийн гишүүдийнх нь нэг нь халдлагын өмнө одоо түүнээс бичсэн захидлыг хүлээн авсныхаа дараа цагдаад хандсан гэсэн мэдээлэл хүрч байна. Гэр бүлийн гишүүдтэй илгээсэн захидалдаа цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогт барих тухай тусгаал нь дурдаагүй байна. За энэ явдлын үеэр буудуулж шархтсан офицерын хувьд бол эмнэлгээс гарсан. За түүний хувьд сум нэвтрдэггүй хантааз өмссөн явдал нь болцшгүй эмнэлэлт явдлаас зайлсхийхэд туслан гэж нууц албаны харилцаа холбооны дарга Антони Гулимели BBC-д ярьсан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 60 минут нэртэй мэдээллийн хөтөлбөрт оролцож ярьцлага өгсөн байна. За ингээд босон үйл явдлын талаар юу гэж үзэж байгаа гэдгээ өөрийнхөө байр суурийг хэлсэн. За тэрээр бол тухайн одоо түүнийг одоо энэ буудсан явдалтай холбогдуулан түүнийг өрөөнөөс нүүлгэн шилжүүлэх ажил бол хялбар байгаагүй гэдгийг хэлсэн байна. За өөрөө бол тухайн ажил дээр бол нууц албаттай төдийлөн хялбар хамтарч ажиллаагүй. За учир нь бол юу болж байгааг харахыг хүссэн учраас тэр дорн тухайн газраас явахыг хүсээгүй байна. За тэр үед бол магадгүй муу асуудал үүсч байж болзошгүй гэдгийг би ойлгож ирсэн учраас явсан гэж хэлсэн. За мөн Трампын зүгээс аюулгүй албаныхан түүнийг нуугдаж шаландор буухыг одоо хүссэн гэдгийг хэлсэн байна. За тэрээр бол тусгай албад болон нууц албатай ажилтныг гайхалтай хүмүүс гэж нэрлсэн. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдах гэж оролцсон оролдлого нь бол энэ удаагийнх нь анхных биш юм. За түүний хувьд бол ерөнхийлөгчөөр 2 дахь удаага сонгогдохоос өмнө ч гэсэн ийм халдлага дүртэж байсан. Зохиолох юм бол 2024 оны 7 дугаар сард Дональд Трамп Пенсильвани мужийн Батлер хотод болсон кампанит ажлын үеэр баруун чихэндээ муудулсан. За тэрээр хамгаалтын түүнийг тайзнаас буудахыг оролдоход тэмц гэж хашгирч байсан. За цугласан холноос
тухайн үед бол нэг хүн буудуулж амнасаа алдсан. За хэдэн сарын дараа 2024 оны 9 дугаар сард Дональд Трамп Флорида мужийн West Palm Beach дэх гольфийн клубын дэргэд нь бутанд шижигтэй буутай этгээд нуугдаж байгааг олж илрүүлсний дараа аюулгүй газар яралтай очсон. За мөн 2026 оны 2 дугаар сард Дональд Трампын эдлэн газар болох Мар-а-Лагод аюулгүй байдлын талбайд нь нэгэн этгээд зэвсэгт этгээд болвол нуугдаж байсан харагдсан. За ингээд тухайн этгээд болвол буудуулж амнасаа алдсан. За ерөнхийлөгч Дональд Трамп тухайн үед бол Вашингтон хотод байсан учраас амь насанд нь аюултай явдал болоогүй. За харин энэ явдалтай холбогдуулан сэтгүүлчдийн зүгээс чухам яагаад ерөнхийлөгчийг ингэж байнга хүмүүс ойнолж амь насанд нь алдахыг оролдож байна вэ гэсэн асуултыг сэтгүүлчтэй уулзах хэвлэлийн баг хурлын үеэр бол асуусан. За үүнд бол Дональд Трамп хариулахдаа за маш их олон зүйлийг хийдэг хүмүүс бол ийм халдлагт өртдөг. За би бол энэ амь насанд халдлагатай холбоотой асуудлыг олон удаа судалж мэдэж байсан. За үүнээс үзэхэд бол ихэвчлэн их ажил хийсэн, илүү ихийг хийсэн хүмүүст бол ийм халдлага өртөх магадлал байдгаа гэсэн тайлбарыг өөрийнхөө зүгээс хийсэн байна. За ингээд энэ явдалтай холбогдуулан бас дэлхийн удирдагчдын зүгээс хариу үйлдэл үзүүлж ерөнхийлөгчийн энэ хүү асуудалтай холбогдуулан зочирдож байгаагаа илэрхийлсэн байна. За тухайлах юм бол Канадын ерөнхий сайд Марк Карни ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай мөн оройн зоогонд оролцсон хүмүүс аюулгүй байгаад сэтгэл уужирч байгаа гэдгээ мэдгдсэн. Мөн тэрээр энэ тэгшүүртэй үйл явдлаас болж зочирдсон хүмүүстэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгээ илэрхийлсэн. За харин Австралийн ерөнхий сайд Антони Албанис мөн хэргийн газарт байсан хүмүүс аюулгүй байгааг сонсоод баяртай байгаа гэдгээ илэрхийлээд бид нууц алба болон хувь сах байгууллагын ажлыг цаашаа хүндэтгэж байгаа гэдгээ хэлсэн. За харин Европын холбооны гадаад хэрэг аюулгүй байдал эрхэлсэн дэд комиссар Кая Каллас Америкийн ерөнхийлөгч тэргүүн хатагтай за мөн арга хэмжээнд оролцсон бүх хүмүүсийг дэмжиж байгаа гэдгээ хэлээд улс төрийн хүчирхийлэлд орших газар арчлал байх ёсгүй гэдэг мэдээллийг хийсэн. Венесуелийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Делиси Родригес халдлага үйлдэх орлогыг эрс буруусаж байгаа гэдгээ хэлээд арга хэмжээнд оролцсон хүмүүст хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж байгаа гэдгээ хэлсэн. За Пакистаны ерөнхий сайд Шибахас Шариф энэхүү буудсан үйл явдалд ихэд зочирдсан за Трампын төлөө санаа зовж залбирч байгаа гэдгээ хэлсэн байна. За бүгд найрамдах энэ тэтгэх улсын ерөнхий сайд Нарендра Моди за ерөнхийлөгч тэргүүн хатагтай дэд ерөнхийлөгч нарт аюулгүй сайн сайхны байхыг хүсэн өрөөсөн байна. За Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум бид хүндэтгэж байгаа гэдгээ илэрхийлээд хүчирхийлэл хязгаарч газар авах ёсгүй гэсэн ийм мэдээллийг бол хийж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн бие махбодд нь ямар нэгэн байдлаар хохирол учраагүй гэдгийг мэдэгдэж байгаа. За тэрээр бол эрүүл сайн байгаа гэдгээ олон нийтэд хандаж хэлсэн. За Америкийн нэгдсэн улсын түүхэнд төрийн тэргүүн за ерөнхийлөгч нарын амь насанд халдаж байсан цөөнгүү тохиолдол бий. За энэ үйл явдал нь дахин давтагдаагүй гэдэг нь түүхэнд бас тодорхой асуудал үүсгэлгүй олон нийтийн зочирдуулсан үйл явдал болоогүй гэдгийг олон нийтийн зүгээс хэлж байгаамаа.